жаваараа нөгөө ажилтаа явсан. Тэгээд манай дүү чинь манай дүү ахахгүй явсан. Тэгээд ганцаарх байжтэй. Шивээ барьцаа. Би нөгөө нэгтэйс нөгөө хичээлээсээ ирэхдээ гэрт үжээстэй юм загаад хүдээсээ дагаад тавтгаа гэж ганцаараа явахгүй. Аа гэж. Зэрэг ганцаараа Хүүхдүүд та нар ганцаарт үедээ юу боддог вэ? Айдаг тий? Багшаа айдаг. Магадгүй гээд айдаг тий? Ганцаардах үедээ хажууд байхгүй ч ангийнхаа найзуудтай боддог. Өөх яасан юм бэ? Багш ганцаарт үедээ юу боддог? Багш нь ганцаарт үедээ одоо аюух юм уйлмаар ч юм шиг, дуулмаар ч юм шиг бас юм болдог байхгүй? За. Би ганцаардах үедээ зураг үзэж өөрийгөө таашруулдаг. За. Ганцаардах үедээ би өөрийгөө цалин дараад өөртөө ярьдаг. Яс хөөрхийн те. За багш нь тэр аргыг чи хэрэгжүүлнэ. Өөр ганцаардах үедээ юу боддог вэ? Өөр бодлоо авалц хөвгдөд байна. За тэгвэл мод хөвгдөд байна. Багшаа Өнөөдөр би ганцаардах үедээ гонигаас эргэх хүч хүйтэйсээ нүрээ авах. Хүйт усаар нөрөө авах нэрээ сайхан сэнгэл сайхан одоо сэрэгдэг шүү дээ тийм ээ. За тэгэхээр өнөөдөр багш нь одоо өнөөдрийнхөө хичээлийг явуулахдаа ямар хичээл авах гэж байгааг мэддэхгүй. Одоо ямар үйл ажиллагааны цаг авах гэж байгаа юм. Тэгэхээр хичээлийнхаа төгсгөлд хэдүүлээ өнөөдрийнхөө ярилцсан сэдвээр одоо бидэрт бодогдсон зүйлээрээ өнөөдрийн одоо цагаар юу ухаарч ойлгож авснараа хамгийн сүүлд одоо сэдвээ өгөх юм байна. За ингээд бүгдээр багшаа анхааралтай сайн мэдэрч сонсож дотроо төсөөлөн бодохыг багш нь хүсье. Хөхөлийн баруун суг гүн жалгын эхэнд өнчин хус цайрна. Харваас өнөглөнгуй бөхөлдөж хаяа нэг алтан навч хаялах нь хаа эртний нэгэн уйтай явдлыг дурсан санах мэтээ. Тэр жил тэр нутагт тэнгэр улайсан гам болжээ. Хатаж хорч ийсэн навчаа бүвэлэн суусан төгөл хусны хамгийн цахад ургасан өндөр гуайлаг нэгэн хусанд тэнүүлч хус бялдуучлан тэнүүлч салхи бялдуучлан чамд гэж нууцаад илгэхэд цангаж суугчиргүй байна. Алсад хөхрөх тэр уулын ингэрт ашид ширгэшгүй нэгэн булаг байна. Хэмээн шилэнжээ. Салхины үгийг сонсоод хусмад саргүй гүн шөнөөр үндэс юугаан булаг татан ойгоо орхиод үеийн нөхдөө дуулгалчгүй ганцаархнаа тэр булгийг зоржээ. Үүр цайдал яваад арай гэж зарсан газараа хүрвэл сэрүү татсан хүйтэн булаг урсаж мандаж буй нарны гэрлийг мандалтаа булгуулж байлаа. Тэсгэл алдсан хус үндэс мөчрөө алдлан тэлж тэрхэн зур ус залгилахаар тонгойв. Гэтэл агшин төдийд булаг ширгэж амьсгал хураах мэт урсгалаан татахтаа ганц биеийн жаргал бодож газрын холоос чи ирлээ. Гандаж зөхөрсөн нөхдөө дуулгаад олуулаа ирсэн бол ариун усаар би та нарт юулж асан хадыг бүрхтэл ургуулах байсан. Амчин чамд бол амсуулагчгүй гэлээ. Тэнгэр газрыг тэрэн уйлвч булгийн ус ундарсангүй. Тэргэл цагаан хус бурууга гимшивч тэнхээ тамирын сулдаад тэртээ алс хоцорсон нөхдөө эргэж очиж чадсангүй. Ийхүү цөхрөөд 3 хонож байтал гэнэт их хур бууж нутаг даяараа ган тайлагдлаа. Нар хур тэгшэрсэн сайхан цаг ирвч хөөрхийн энэ хус ичиж зовхын ирэхээр нөхдөө очиж чадалгүй. Энэ газар өнчин ганцаараа үүр үлджээ.
ямар ухаарлыг юу мэдэрч байгаа. Өөрөө хами бодохгүй өгчтэй бас. Энэ хош өөрөө амиг болсон. Амиг зэрүүгээр нөхөдөө яадаг хэлээ цуг явсан бол өөрөө амьд үлдэхгүй амьд үлдэж ганц үлж үлдэхгүй байсан. Цаагаар нөхөдөө хэлээд нөхөдөөгаа цуг авах гэсэн. За одоо тэгвэл хэдүүлээ бүгдээр эхийн үйл явдлыг дараалал нь бодъё. Дараалал нь эхлээд юу болсон блэ? Ган ган гачиг болсон. Тэгээд яасан блэ? Тэгээ яасан юу хэлэх вэ? Бодог. Хин үйл явдлыг харуулсан. Зураг бол хүн байна уу гэдэг? Хүн байна. За. Одоо тэгвэл хөлтөдөө. Энэ юу вэ? Тэгвэл энэ таниулж салхи. Яагаад ус модон одоо чи одоо тэнд ус байна гэж яагаад ингэж хэлсэн юм бэ? За. Тэр нөгөө бусдаас самбай хатаж өгч байгаа энэ хош модоо өрөвдөд. За өрөвдөд хэлсэн юм тийм ээ. За. Энэ хошмод ганцаараа явахгүй байх. Бус найзуудтай хэлнэ байх гэж хош модод хэлсэн. Хос модод тийм ээ. За. Найз нөхдөд салах. Найз нөхдөд салах гэсэн тийм санаатай байж магадгүй гэж. За. Сэтгэл нь ямар юм болоо гэж боддоо тэгэж хэлсэн. За. Энэ хусыг нөгөө юу найз нөхдөд дагуулж тэгээд энийг юу эднэрийг бүр сайхан ургуулахын төлөө тэгсэн. За энэ хушийн найз нөхдөдөө чиж байгаа гэж бодсон тийм ээ. Тэгвэл хэдүүлээ салхины энэ одоо үгийг бодоод салхиор нь ямар зан гаргасан юм бэ? За тус зан гаргасан гэж бодож байна тийм. Сайхан сэтгэлээр хандсан байж шүү дээ. Хандсан гэж бодож байна уу? За. Тэгвэл одоо хэдүүлээ дахиад нэг үгийг бодъё доо салхины одоо үгийг. За салхины үгийг та нар ямар зан чанартай хүнтэй адилхан зөвлөж чадах бай. Тэгвэл энгийн за энгийн хүн гэж байна уу? За. За. Салхи чинь таниал явж байдаг тийм ээ. Тэгсэн чинь таниулж салхи тэр хус модонд хамгийн захад ургасан тэр хус модонд яаж очиод хэлсэн гэдээ яриад гараад байгаа лээ. За шивнэж хэлсэн мөшөө яаж хэлсэн блэ? Бялтууч хэлсэн билүү? Тийм ээ. Тэгвэл бялтууч зантай одоо юм биш та салхи тийм ээ. Тэгвэл бялтууч зан гэж ямар зан гэлтэй? Худал хэл. За. Тэ ямар хүний хэлэх вэ? Бялтууч зан гэж. Одоо хүнд долгонох, бялдуучлах тэр зан хэлэх үү? Тэгэн штэ хэлэн тийм ээ. За, тэгж бодож байна машин. За, юу хүүхдүүдээ харанхуй шөнөөр хос мод маань харанхуй шөнөөр ганцаараа явж үндэс юугаа булга татан явж байгаа. Ойр явж. Тэгвэл энэ явж явах хоорондоо юу гэж бодож ирсэн? Би багшны хэлсэн өмнө болгож. За, одоо багш нь нэг зүйл хэлэх үү? Одоо штэ яг одоо багштаа энэ хариулт хүүхдүүд маш сайн бүгдээр идэвхтэй хичээлдээ оролцож. Өнөөдөр бол бид нар энэ сургалтын үйл ажиллагаагаар олонгууд хүүхэд бүр оролцсон. Бүгдээр хамтдаа оролцъё гэсэн юм урайтай байх хэрэгтэй. Тэгэхээр одоо мөнх цулаас багш нь асууя гэж бодож байна. Харанхуй шөнөөр явж байхдаа хосмод юу гэж бодсон бэ? Надад намайг ганцаараа очивол ус өгөх болог чангаас ус өгөх болоо гэж. Тэгж бодсон байж нэг магадгүй юм тийм ээ. За. Таниулж салхины үгэнд эргэлцсэн байж тэг үнэн болоо гэж. За цогцолмаа. Ора найз нөхөдөө хэлдэг байж юу гэж. За одоо хүүхдүүдэд босгүйгээр зүгээр шууд суудал дээрээс ярьж болно шүү. Чөлөөтэй. Тэлмэн.
бас ихний сибэ Үнэн болов гэж бодсон гэж байна. За. Нөгөө би ганцаараа тэндээс ус уугаад сайхан өндөр болно доо гэж хэлсэн. Яасан нөгөө тэр чинь Өнгөрсөн. өнгөрсөн тийм ээ. За. яаж нөхөдөө уулахгүй эсвэл ганцаараа Яах вэ гэж бодсон тийм ээ. За. Би ганцаар явах уу найз нөхдөйгээ явах уу гэж хэлсэн байна. Бас эргэлцсэн байж магадгүй те. За. Эргэлцсэн мөртлөө ганцаараа явчихсан ш тийм ээ. Загаан тогтох Найзуудаа дагуулж явсан бол энэ ус ганцаараа дуус байсан болов уу гэж. гэж бодсон. За. Амарч байгаа. би ганцаараа яваад энэ утгаар би тэгээд хангастай гол бусаасаа онцгой орноо би Зүйтэй тэгж бодсон байж магадгүй. За сайн жагаад. өөрөө өнгөрсөн тэгээд өөрөө явах замдаа би найзуудтай хэлдэг байжтэй гэж өөрөө өвдсөн бодсон. Гэж бодчихсон баг тийм ээ. За өөр бодлоо хаалцах хөөхтэй. За уянга. Багшаа юу тэр тэр ус руу явж байхдаа тэр андуудаа найзуудаа аваад явбал найзууд ууч бүгдийг уучих надад үлдээхгүй байж маа. Гэж бодоод ямар үзэл гаргасан? Ямар бодол гаргасан? Амиа Бодол гаргасан байна шүү дээ тийм ээ. За тэгвэл хүүхдүүдээ улаг яа ширхсэн бэ? Өөрийнхөө ангийг одоо бусдыгаа дуудаггүй учраас Зүйтэй. За. өөрөө одоо бардагнаа тэгээ бас хүн шүндэ туслахгүй өөрөө яваад Тэгсэн байж тийм ээ. За. Тий яг үн тийм ээ. За тийм үү. Аминчхан учраас Тэр болгон энэ ганцаараа ирсэн болохоор тийм за. энэ болоод өөрийн найзуудаа ихгүйгээр өөрөө анаа хичээж ирсэн болохоор болог Ширхсэн гэж бодож байна. Түүл хүүхдүүдэд булаг ширхэхгүй гэж болох байсан уу? За та нар бас тэгж бодож байна тийм ээ. Багш нь ч гэсэн бас тэгж бодож байна л та. За тийм үү? ширхэхгүй гэж болохоос энэ хосмод найд нөхөдөө сойж болох байсан. Болох байсан тийм ээ. Одоо тэгвэл зөмөрөө энэ тэнүүлч салхихад ганцаардсан хусмад булаг 3-ыг хэдүүлээ ярилцаж байгаад ямар зан чанартай хүнтэй ямар зан чанараар төсөөлөн бодож одоо хэдүүлээ ярилцаад төсөөлөн бодож гаргая. За хэлмэ үү? Энэ хошмод нь өөрөө салхин бас өөрөө хорон санаатай юм байж байна. За ямар ч хүн байж болно шүү дээ. Ямар ч хүн байж болно тийм ээ. Тий. Шипэ. Бэлбуч. Ингийн үг. За зүгээр л хүн байж болно тийм ээ. Зүгээр л энгийн. Шаги. Гэхдээ тэр энгийн хүнд ч гэсэн бас зан амир гардгуу. Гардаг. За одоо бүгдээрээ ганцаардсан хусмодыг ямар зан чанарч байна? Та нар бүгдээрээ санал нэг байна уу? Санал нэг байна уу? Багш нь ч гэсэн амиа хичээсэн л гэж бодож байна. Хусмодыг бол. Амиа хичээгүйж яж яад вэ? Амар маш их сангасан болохоор. Гэхдээ ам цангасан ч гэсэн өөрийгөө л ганцсан яасан. Өөрийгөө л ганцсан болсон тийм ээ. Тэгэхээр айгүй ямар үзэлтэй ах нь аминчхан үзэлтэй. Би ингэж л бодож байна тийм ээ. Та нар ч гэсэн надтай санал нэг байна. За тэгвэл булгийг хэдүүлээ. Ямар шодрог. За шодрог тийм ээ. Үнэн шодрог. За хэлээрэй. За өшөө бас ямар үлээ нөгөө та нар ингэж олуулаа ирсэн бол энэ асах хатыг бүрхтэл би ургуулах байсан гэж байгаа шүү. Тэгэхээр энэ булаг бол одоо их за тий шудраг одоо дусч өөр өмнө чи үнэн ч өөр Суухаар ирж байгаа хүний харах болохоор баярлалаа гэсэн байж болно. бас тэгж байж болно. Гэхдээ ямар зан чанараар хэдүүлээ энийг гаргаж ирэх гээд байгаа вэ? Та нар ер нь ингэж ганцаараа юм хийх дуртай юу? Олуулаа суужгаад юм хийх дуртай юу? Олуулаа суужгаад хийх дуртай. Тэгвэл булаг ямар зан чанартай вэ? Тэрийг хэлээрэй багш та. Тэрийг багш та хэлээрэй.
Одоодоо байж. Тий одоо тэрийг хэлээрэй. Одоодоо байж энэ хөшөө тосгохгүй. Тийм. За хүнд тусалдаг олуулаа хүмүүстэй ингээд хамтарч юмаа хийдэг тийм хүмүүсийн чинь ямар зан чанартай хүмүүсгээ яриад байдаг вэ? Өө зүйтэй. Анууча нийтж штэ тийм үү хүмүүс те? Нийтж. Тэгвэл манай ангийнханд тийм ээ одоо биднэрт ийм тохиолдож ирсэн зүйлүүдэд түрүүнд бид нар ярьсан тийм ээ ганцаарц. Тэгвэл түрүүний бидний ярьсан тэр ганцаардал одоо энэ яг хус модны өнчин ганцаархнаа үлдсэн ганцаардалтай адилхан байна уу? За юу нөр вэ? Яагаад өөр вэ? Би болохоор зүгээр ээж амар айлт явсан өөр явсан. Харин энэ хос болохоор нэг хүн нөгөө байсан. Өөр дутаад яасан болохоор өөр гэж байна. За. Надад ч нөгөө би тэр ганцаараа өдөөд байгаа хөшөөнд байна. Яг бүгдүүдтэй юм яаж байгаа ч юм уу хөшөөнд байгаа хүмүүс яахгүй. Харин энэ хос мод гэдэг хажууд найз модод байгаа байсан. Орхи авсан. Надад ч зүгээр надад тэгвэл энэ хөшин өөрөө зэрэг ганцаардаагүй найзуудаасаа хол тэглэж өөрөө тийм юу амин чөлөө